За нэг хүн ороод ирлээ, хоёр хүн ороод ирлээ. За дөрөв боллоо. За сайхан лайвнд ороод ирээрээ. Хэмэр лайвнд ороод ир. За хэмэр лайвнд итгэвчтэй сайхан ороод ирээрээ. Монгол ахын дүүсээ. За юу гараа авчлаа шүү. За сайхан нэмэгдээ ороод ир унаха. Нэмэгдээ сайхан ороод ирья. За 65 хүнтэй байна. 76 боллоо. 82 боллоо. 94 боллоо. 101 боллоо. За сайхан лайвнд ороод ирээ. Лайвнд ороод ир. За нэг зүйлийн талаар одоо жоохон мэдээлэл өгөх яа тэгээд 110 хүн боллоо. Сүүн идэх гэж байгаа мó гэж байна. За 110. 112. За сайхан ороод ир манайха. За 120. Шир хийгээд ороод ирээ. 134 хүн. Шинэ оны мэндэ хаа гэж. За шинэ оны мэндэ хүргье. Одоо ингээ шинэ он маань сайхан гарсан. Сайхан одоо 26 онд сайхан ажил бүтээл өндөр амьдрал ажил үүсэн сайхан өдөө бүтэмжтэй юм байх. Одоо сайхан он гарсан байхаа гэж бодож байгаа маа. За 170 хүн болсон байна. За 200 хүн болгоол ярий. 200 хүн болгоол ярий да 100. За жоохон ширлээ тэгээд ороод ирээ. За энэ сөрөг комментуудыг ер нь уншгаа байсан. Ер нь одоо усуу зөвлөсөн. Хэмраа дэндүү бухимдаад байна. Энэ комментууд хараад дэндүү бухимдаад байна. Хэрэг байхгүй. Одоо битээ. Усуудыг харж байгаад энэ коммент тоодгүй юм билээ шүү дээ. Чи ингээ ач холбогдол өгөөд энийг одоо ингэж уншиж стресстэй бухимдаад ингээд яваад байна. Хэрэггүй. Тий. Хэтрийг бол битээ тоо. Бичгэн биччихийг тий. Тэгэл нөгөө блок хийгээл явчих штэ гэд хэлж байгаа. Энэ бол яг үнэн. Би одоо нэг ач холбогдол өгж энэ дээр одоо бухимдаад байгаа. Одоо бол тэхгүй. Одоо тэхэ болсоо. Комментуудыг тоохгүй. Эрэг сайхан комментуудыг уншаад ингээд явчихнаа. За 205 хүн болсон байна. За баярлалаа. За ингээд маргааш нөгөөдрөөс өксүүлээд одоо хэмэр алхаан. За энэ өв соёл болсон энэ зүйлээрээ. За энэ өмсгөл зодог шуудаг. За Монгол гутал. За ингээд одоо хором. За бидний одоо энэ өвлөмжлийн сайхан Ахмад наснаа, Ахмад буурлаа, аав ээждээ очиж зулгадаг цагаан сарын баяр маань одоо тун утахгүй болох гэж байна. Одоо сар гарны дараа ингээд цагаан сарын баяр маань одоо болох гэж байна. Тийм учраас одоо нөгөөдрөөс хэмэр алхаан энэ сайхан өмсгөл зодог шуудагны. За энэ сайхан Монгол гутлны, хоромны тий ийм одоо ийм азтан тодруулах ийм суглаад одоо хөтөлбөр явуулъя гэж. Тий. Тэгээд та бүгд маань итгэвчтэй орж ирээд энэ одоо 26 оныхаа аз ёндоо үзээд тэгээд цагаан сараар сайхан нэг энэ одоо өмсгөл зодог шуудаг гэдэг юм уу. За энэ одоо Монгол гутал тийм ээ. Энэ зүйлүүдийг ийм хожих боломжтой байна гэж хэлэх гэж байгаа. За Баска гэдэг одоо манай зодог шуудаг сайхан уралдаг, ойдог. За ийм одоо
найз маань байдаг. Тэгээ энэ найз маань одоо за хямраа чи өв соёл ярьж байгаа. За нэг ийм одоо зодог шуудагны ийм азтан ингээд тодруулбал яадаг юм бэ? Болох уу гэд. Болно гэд би одоо уриалахгүй хүлээж авсан. Тэ. За ингээд одоо энэ азтан тодруулаа. За ингээд одоо суглаад хөтөлбөр явуулаад ингээд одоо зодог шуудагны азтан, за ингээд хороомны азтан, за ингээд Монгол гутал. За тэгэл одоо бүхийн гутал, ногт тийм ээ. Ингээд одоо зөндөө юмнууд байна. За би бол одоо энэ дээр бол ам бардам хэлье. Янз бүрийн одоо хужаагийн тийм ээ гутал хувцас одоо рекламдаж одоо лайвцсангүй. Би бол өв соёлтойгоо холбоотой, өв соёлтойгоо ойрхон ийм л одоо зүйлийг одоо ярьж хэлэх учраас надад бол их сайхан байгаа. Тэг ялангуяа одоо эндээ сайхан азтан болоод тийм ээ энэ сайхан зодог шуудаг 17 ширээстэй тий ингээд одоо 15 ширээстэй. За ингээд одоо маш олон зодогнууд байгаа. Тэгээ зодогч нь өөрөө дотроо нарийн утсаар ширсэн, бүдүү утсаар ширсэн гэдэг ингээд олон төрөл байдаг. За тэгээ би яриад байгаа шүү дээ. Монгол эр хүн тийм ээ. Заавал барилдаг хүн зодог шуудаг өмсдөг юм аа. Сайхан Монгол эр хүн тийм энэ зодог шуудаг гэдэг зүйлийг сайхан гэрийнхээ хоморт залаад тий ингээд одоо хүндлээд ингээд явах юм бол их сайхан тий ер нь бол хямартай ийм л одоо зүйл шүү дээ. За тэгэхээр одоо ийм одоо суглаад хөтөлбөр явуулах гэж байгаамаа. За нөгөөдрөөс лайв эхэлнэ. За нөгөөдөр лайв эхлээд одоо ингээд юуны одоо суглаа явах нь гэдгийг одоо яг одоо газар дээрээс нь сайхан үзүүлээд харуулад ингээд явнаа гэж хэлье. Тий. Тэ гэж хэлье. Зүгээр энэ дээр одоо идэвхтэй сайхан оролцоо тий хямрыг дэмждэг, хямр пэйжийг дагдаг, үздэг, хямр намайг дэмждэг сайхан улсууд бүгдээрээ сайхан оролцоод ингээд одоо азтан болох юм боломжтой байна гэж байгаа. Тэгээд ер нь бол одоо энэ сайхан цагаан сараараа тийм ээ бүгд л сайхан энэ үндэсний хувцсыг, дээл хувцсыг ингээд өмсдөг. Бүгд л дээл хувцаараа сайхан гангардаг. Аль сайхан одоо дээл хувцаа одоо зориулж хийдэг, худалдаж авдаг. Ингээд одоо үндэсний нэг юм хувцаараа гойсон одоо ингээл гудам те гудам талбайгаар ингээл харахад бол бүгд сайхан дээл хувцастайгаа ингээл явж идэг штеп. Ийм байгаамаа. За тэгээд одоо бол би нэг зүйлийг хэлэх гээд байгаа. За Монгол дээл өмсөөд ингээ явдаг тийм ээ. Монгол дээл өмсөөл ингээ явхад за бид нар нэг юм шлейф малгай гэл ингээл одоо нэг юм урд цугийн тэ нэг юм сэрсэн малгай залгаа тавьчихдаг штеп. Уг нь бол ийм сайхан эсгийн нөгөө нэг ийм дөрвөн талтай малгай тийм ээ. Нэг бол сайхан ард малгайгаа тавиад. Эн чинь бол ингээд за тэгээд нэг сайхан одоо Монгол гутал тий сайхан ер нь бол би хэлсэн шүү дээ. Дээл өмсгөд бол хүн одоо Монгол хүн бол заавал одоо сайхан дөрүүтэй гутал өмсөх ёстой маа. Тэгвэл одоо нэг бүүзэн дээр дээл өмсөөд ч юм уу тий ингээд явах бол онцгүй зогцолтгүй ийм зүйл байгаа. Тэгэхээр бол одоо нэг сайхан цагаан сараас өмнө тий одоо бас одоо хэд хэдэн хүн азтан болгоё. Тэг би ч одоо өөрөө сайхан ямартай хүн учраас ингээ сайхан одоо ямартай сайхан улсууд одоо азтан болгоё л гэж байгаа юм. Хээ. За тэгээд ийм одоо зүйлүүд байж гин. За ингээд одоо нөгөөдөр бол албан ёсоор одоо ингээд лайва хийгээд ингээд эхлэн за орох одоо тэр юу орж байгаа, ямар зодог шуудаг орж байгаа, ямар Монгол хотол орж байгаа, ямар хороон байгаа. Тэгээ энэ бүх зүйлүүдээ бол ингээд харуулад явнаа. Би бол нэг л зүйлийг хэлж байгаа. Заавал барилдаг хүн зодог шуудаг өмсөө, заавал барилдаг хүн Монгол хотол өмсөд явдаг тийм зүйл бол байхгүй. Монгол хүн энэ зодог шуудаг гэдэг зүйлийг барилдагч бай, барилдаггүйч бай одоо ингээ сайхан гэрийнхээ өмөрт ингээд нэг тий аваа тавьчихдаг, залждаг, хүндэлждэг сайхан. Одоо бид нар мэдж байгаа шүү дээ. Одоо тий эрэгтэй хүүхдээ имэйл захиж өгдөг, имэйл бэлдэж төхөөрж өгдөг. Ингээд дээр одоо сүүлийн үед бол одоо сайхан тий бэлдээд одоо бол энэ хүүхэд багчуудын сайхан барилдаанууд болдог болсон шүү дээ. Одоо хөөрний шуугч муугч гэл ингээл хөөрхөн баг насны хүүхдүүдийн ийм одоо сайхан барилдаанууд явдаг болсон. За суглаанд орё л гэж байна. За ингээд нөгөөдрөөс бол албан ёсоор одоо энэ суглааны юу бол ингээ явна. Юу одоо би бол хэлж штэ. Дандаа энэ өв соёлтой одоо энэ холбогдсон яг энэ одоо зүйлүүдээр л ийм одоо
Ацтан тодруулъя. Тэгээд эндээ сайхан ацтан болог зодог шуудгаа хожиг, Монгол гутлаа хожиг тийм ээ. Сайхан одоо хоромон гутлаа одоо хожих нь хожиг тийм ээ. Ер нь бол нэг ийм зүйл байдаг. Одоо эмэгтэй хүн одоо нөгөө дүүфл өмсөөд тий ингээд явахаар нэг ийм зэгзгэр тий чамин ганган харагддаг штэ. Эрэгтэй хүн ялгаа байхгүй энэ хоромон гутал гэдгийг зүйлийг зөвхөн дээлэн дээр биш. Зүгээр одоо нэг ийм энгийн одоо хувцсан дээр ч гэсэн энэ хором өмсөд явахад бол эр хүний чимэг бол яалчгүй одоо ганган хором байдаг. Тий. За тэгэл одоо цагаан сараар бол сайхан дээлээ өмсөд Монгол гутлаа өмсөд за тэгээ сайхан нөгөө ард малгайгаа юм уу тий дөрвөн талтай сайхан эсгийн малгайгаа ингээд тавиад ингээд явахад бол тий би нэг монгол хүн юм аа гэл ингээд огшондоо тий. За яг хөө нэг элдв бусын одоо нэг юм сэрсэн шилэв мэлэв тавьчихсан юм зүйлүүд байж тэд нар чинь бол зүгээр л энэ урд хятадаас орж ирж байгаа юм л одоо малгайнууд ч тий тийм ээ. За ийм байгаамаа. Тэгээд энэ лайвыг сайхан шеэрлээд суглаанд орё гэж байгаа усуудынхан нөгөөдөр одоо сайхан лайв үзээд ингээд суглаандаа сайхан оролцоорой. За тэгээд одоо энэ суглааны үн тэ одоо хэдэн хүн орох, суглаа ямар үнэтэй. За энэ бүх зүйлүүдийг бол одоо нөгөөдрийн лайвн дээр тодорхой ингээд одоо гаргаад хэлээд ингээд яриад явнаа. Өнөөдөр бол энэ лайв бол за нэг ийм зүйл хиймэр алхаа бол ингээд энийг ийм азтан тодруулсан ийм суглаад хөтөлбөрөөр явж байгаа шүү гэдгийг бас одоо хэлж ярьж байгаа ийм л зүйл байгаа. Тэгээд манайхан сайхан идэвхтэй оролцоорой тий. Хүн бол азтаа одоо азан алханд нь эргэлжил явдаг. Ямар нэгэн байдлаар азаа үздэг тийм үү. Тэгээд ингээл одоо азаа үзье тий. Энэ 26 онд азтай байх юм бол нэг сайхан одоо зодог шуудаг сайхан тий. Азтан болоод одоо хямар алхаанд гардуулаад ингээ өгж гин. Сайхан Монгол гутлах хүн бол ингээ сайхан гардуулаа өгж гин тий. Одоо бөөр одоо орон нутгаас одоо ингээд азтан болох юм бол тэр тухайн орон нутгийнх нь унаа тавиад ингээд яг одоо орон нутгийнх нь унаа тавиад ингээд явуулчихна. Ямар ч асуудал байхгүй. Энэ дээр бол одоо тийм одоо булгаал өвөр те одоо нэг ийм зүйл бол ерөөсөө байхгүй. Би тийм зүйл дургу. Би альва зүйлд одоо шудраг байх дуртай, альва зүйлийг үнэн байх дуртай. Тийм учраас бол эргэлз хэрэггүй. Сайхан одоо энэ өв соёл болсон энэ сайхан одоо баяр маань болох чинь тэгээд ингээ сайхан азаа үзье. Сайхан шинэ одоо 26 маань гарлаа. 26 ондоо бас 25 оныхоо тий одоо жаахан одоо ийм муу мохоо зүйлийг 25 онтой одоо үлдээсэн баг. 25 онтой нь үлдээсэн. 26 ондоо сайхан одоо илүү сайхан одоо тий аз хэмэртэй одоо хэмэрлундаа үргэлж одоо дээшээ босоо мандсан ийм одоо жил гарсан баг. Тэгээ энэ одоо гарсан ондоо сайхан азаа үзээрэй. За тэгээд одоо цагаан сарын баяраар нэг ингээд нэг юм дүүрэн сайхан дээлээ өмсөө сайхан ингээ малгай ингээ сайхан ингээд хувцлаад ингээд нэг айл амтнаар ороод ингээ гудамж талбай те ингээд явхад бол сайхан штэ. Ер нь нэг ингээд нэг юм дотроосоо огшоол те гоё үйдэг. Вирусөл одоо хоёр баярд үнэхээр ач холбогддог. Энэ цагаан сарын анхан таслуудаа хүндэлдэг энэ баяр. За дээр нь одоо улсын их баяр наадам хоёр доор бол хэмэр алхаан бол жинхэнэ одоо ач холбогдол гэж ингэж одоо баярладаг да тий. За бусад одоо элдв улсын баярууд бол яах вэ? Тэгээд нэг ийм ач холбогдол өгөөд одоо бэлдээд л ингээл одоо хүлээгээд л ингээд ээдгүү. Зүгээр яг Монгол хүн тэр он солигдох мөчөд нэг шампансыг буудуулдаг. Тэр нэгэн дагуу нэг ингээл талбай дээр очиод нэг шампансыг буудуулаад ингээл өнгөрөөлөө. Тий, ийм л байлаа. За одоо гол нь одоо миний ярих гэдэг зүйл бол энэ одоо суглаад хөтөлбөр ингээд явах гэж байна. Тэгээд орох улсууд одоо хэмрийг үздэг, дэмждэг тий. Ийм улсууд сайхан оролцоорой. Ер нь бол одоо за нэг ийм тий одоо нэг ийм суглаанууд явж л байдаг шүү дээ. Нүсэр автомашины суглаа тэгээрээ ингээрээ гэдэг тий. Тэгээ над руу бол тийм зөндөл холбогдож байна. Нэг ийм автомашины суглаа явуулах гэсэн. Тэгээд ингээд нэг лайв даад өгөөч. Би бол одоо тийм зүйлийг бол би үнэхээр одоо хүлээж авч чадахгүй байдаг. Гол нь одоо би энэ өмсгөл зодог шуудаг гэдэг юм уу. Энийг одоо тий нэг ацтанд тодруулаад ацтанд өгöd надаа гоё ихгүй да. Нэг ч гэсэн үнийг одоо нэг ч гэсэн сайхан ир хүнийг тий одоо зодог шуудагтай болгож гин. За тэр одоо юу гэдгийг эмэгтэй хүн өдсөн бол эр нөхөртэй зодогтой болгож гин. Эрэгтэй хүүхдээ бол тэр хүүхдэн зодог шуудагтай болгож гин гэд. Энэ зүйлээр бол надад сайхан байгаамаа. Тэгээд хүнийг одоо тий одоо нөгөө гутал мут гурвын ард гэж ярьдаг. Сайхан Монгол гуталтай, сайхан одоо тийм ээ өмсгөл зодог шуудагтай болгоод явахад надад бол сайхан байгаамаа. Илүү одоо ийм сайхан ийм
энерги төгөх учраас энийг бол би ингээд тэгье өгшин одоо энэ цодог шуудаг за ийм Монгол гутал за ийм зүйлүүдийг чинь бол би одоо үнэхээр надад бол болж гинөө асуудал алга за ингэсэн байгаа. За тэгээд ер нь бол нөгөөдөр одоо лайв эхэлнэ. Тий. Тэгээд лайвнда сайхан идэвхтэй орж ирээ сулаануудаа аваа тий. Энэ бол би хэллээ шүү. Ямар нэгэн одоо элдв бусын тийм одоо буулгаал өөр одоо заллан маллан тийм байхгүй. Яг л үнэн шударгаар нь явуулна. Үнэн шударгаар нь нүдэн дээр чинь эргүүлээ суулна. Ацтангаа тодруулна. Ацтандаа очиод ингээд одоо хоцсон одоо зүйлийг бол ингээд гардуулаад өгөөд ингээд явнаа гэж. За ийм байна. За элдв бусын сөрөгийн бичиж байгаа нөхдүүд бол орохгүй тий үзэхгүй байж болноо. Тий. Тухайн үний л одоо юу. За үнэхээр ажиндаа үзье. Үнэхээр одоо энэ хямрын явуулж байгаа энэ суглаанд ороод үзье давай, тийм ээ. Ингээд үзье гэж. Би бол одоо хэллээ ш. Нэг янз бүрийн одоо нэг тийм ээ. Одоо нэг тэндээс ирсэн, Дэргуанжуугаас ирсэн, юу гэдгийг тэр эвгээс ирсэн ийм бараа бүтээгдэхүүн байна маа гэж яриаггүй ш. Би зүгээр яг энэ сайхан цагаан сар болох гэж байна. За дээр нь сайхан энэ өмсгөл цодог шуудаг гэдэг зүйлийг би өөрөө үнэхээр хүндэлж одоо дээдлж ингэж явж гин. Тий өмсөж уул хангаадаа дэвж гин. Ийм учраас энийг эр хүн болго энэ өмсгөл цодог шуудаг нэг сайхан тий дээш нь одоо залждаг. Сайхан одоо эр хүнд байх ёстой юмны нэг бол өмсгөл цодог шуудаг заалтгүй байх ёстой. Гэдэг үднээсээ ингээд гоё байгаамаа. Тий. За иймэрхүү байна. Тэгээд суглаанд орё гэж байгаа усууд нь бол ингээд нөгөөдөр одоо лайвнд орж ирээд ингээд суглаагаа аваарай. За одоо тэгэл ер нь бол монголчууд чинь нэг юм азтай одтой нэг юм л одоо ард түмэн штэ тий. За тэгээд энэ нэг юм нүсэр хэмжээний юм биш. Одоо нүсэр юу гэдгийг нэг байрны суглаа нэг одоо лаан 600 мургаан 100 одоо юу гэд нүсэр хэмжээний биш. Зүгээр л сайхан нэг юм цагаан сараараа нэг сайхан одоо хүн тий азтан болгоо яах вэ тэгээд ингээд тий сайхан Монгол гутал одоо нэг азтанд одоо тодруулаад өгчий гэж. Нэг сайхан цодог шуудаг 17 ширээстэй 15 ширээстэй одоо юу гэдгийг хүүхдийн цодог шуудаг мод зөндөө байна. Тий хүүхдийн цодог шуудаг наас ч оруулна одоо том одоо хүний цодог шуудаг наас ч оруулна. Тэгэл жин маастан тааруулсан одоо тэгэл ийм одоо цодог шуунууд байгаа учраас ингээд тий ингээд явуулаа гэж хямран тий. Тэгээ хямрыг одоо дэмждэг энэ улсуудаа л зориулж хэлж байгаа шүү. Зүгээр элдв бусын бичээд идэг нөхдүүд бол энэ зам зуурын нөхдүүд бол орохгүй байж болно. Тэр хийж байгаа лайвыг үзэхгүй байж болно. Тий тэр бол одоо та нарын ирэх гэж хэлж байгаа. Тий. Энэ хямрын одоо явуулж байгаа суулаанд ороод нэг алзаа үзье л та тийм ээ. Ёнтойгоо үзчихээ л та. Магадгүй даач чадсан болж магадгүй шүү дээ тий. За ийм зүйлүүдийг хэлье да тий. За тэгээд одоо нөгөөдөр одоо лайв нөгөөдөр лайв хийгдэхэд бол одоо тий ямар зодог шуудаг орох нь уу, ямар Монгол гутал орох нь уу, ямар хороом орох нь уу одоо тий энэ зүйлүүд бол тодорхой. Тэгээд одоо хэдэн хүнээс бүрдэж одоо хэдэн дөрөвний суглаа явах нь вэ гэдэг бол бүгдийг нь одоо ингээд хэлээд яриад ингээд явнаа. Тий. Одоо ингээд ан шондогоо үзэл явж байгаа шүү дээ одоо тийм ээ. Одоо ингээд наадам маадам дээр ингээд явж байхад азаа үз одоо үз ёндогоо үз гэл ингээд одоо хүүхд мөгтигээ ёндоо үзүүлээд ингээд явж идэг шүү дээ. Тэгээ сайхан одоо энэ нэг тий энэ нэг өв соёлынхаа болсон энэ зүйлүүдээр энэ өмсгөл зодог шуудаг гэдэг чинь үнэхээр одоо бас нэг эр хүний хямар юм аа. Тэгээд одоо сайхан Монгол гутлаа өмсөд Монгол дээлээ өмсөд тийм ээ. За би ч одоо энэ жил азтай байлаа да. Тэгээ хямар суглаанаас одоо суглаа аваад ингээд ийм сайхан гуталтай энэ жил цагаан сараа одоо цагаан сараараа одоо айчин суулгуутай игнэ байж тэгэл ингээл одоо явах нь байна да. Сая орж ирлээ юуны суглаа вэ гэж чинь. За энэ бол одоо өмсгөл зодог шуудаг. За одоо өмсгөл зод одоо далбаа шуудаг байж байгаа. За тэгээ Монгол гутал хороом
За тэгэл одоо зөндөө зүйлүүд байна л та. Одоо зодоо шууд ихэд одоо том хүний хүүхд их гэл ингээ орчин. За бүхий одоо гутал байж гин. Зүгээр энгийн Монгол гутал байж гин. Тэ. За ийм зүйлүүдийн одоо юугаар суглаа явуулах гэж байгаамаа. Тэгээд суглаад одоо нэг ийм хөтөлбөр гэх юм уу. Тэгээд ингээ Аз ёндойг энэ монголчуудын Аз ёндойг бас үзээд. Тэгээд яг суглаа авъя гэж байгаа улсууд нь сайхан ороод ир. Тий, авъя гэж байгаа. Тий, ингээд улсууд нь ороод ир. Ахгүй ээж шалчих гал олон толоо юм яриад хуцаал ингээл комментэн доор ингээд идэг. Ийм нөхдүүд бол хэрэг байхгүй тий. Та нар битгий аваарай гэж хэлэх гээд. Тий. Яа хэдэн сая төгрөгөөр одоо нэг суглаа авах гэж байгаа юм шиг одоо юм бодоол ингээл элдв бусын бичээл. Тэгээд чадахгүй бол тэгэл чадахгүй л байна үстэй. Битгий орж ирж элдв бусын бич авах ёстой авъя гэж бодож байгаа тий. Яг би энийг азаа үзчихье. Яадлын одоо энд ороод нэг үнэхээр одоо энэ зодог шуудгийг хожихыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгээ орчий гэж байгаа улсууд нь зориулаад энэ суглааг л ингээ явуулчих гэж байгаа. Тэгээ нөгөөдөр бол суглаа албан ёсоор эхэлнэ. Тэгээд энэ суглаа одоо ингээд лайв хийгдээд ирэхээр сайхан лайва харж агаад за ингээд одоо орж ирээд сайхан суглаануудаа сайхан аваараа. Тэгээд яг сайхан одоо тийм ээ одоо утасны дугаараар ч юм уу одоо юугаар нь бүртгэж аваад ингээл бүгдийн нэг нэгэнгүү ингээ сайхан гэж бичиж аваад хуулиар суглааны айрцагт хийлээ эргүүллээ. Одоо суглаа бүрдээл яг татаал гаргаж ирнэ. За ийм байна. Шинэ оны мэд гэж өргөж дэмждэг шүү гэж. За баярлалаа. За дэмждэг улсуудаа баярлалаа. Тэгээд сайхан дөө одоо намагч ер нь тэгээд нэг 170% сайхан дэмждэг болцсон байна. Ер нь бол ойлгодог болцсон байна. Тэ одоо ингээд сайхан болчихж байна дөө. Ер нь бол одоо ингээд дэмждэг улсууд нь ихтэй. За нэг сөрөг бичдэг улсууд нь сөөрөөд ингээд явж байна. Тэ би бол одоо буруу зуруу юм хийсэнгүү тэ одоо яг л одоо өөрийнхөө ингээл энэ байгаагаар л ингээд явж байгаа. Надаа бол одоо тийм хүнний гажууд юм хийсэн зүйл нэгч байхгүй. Тий. Сөргүүдийг шууд блок гэж юм. За. Ингээ сайхан дэмждэг улсууд маань орж ирээд ингээ бичиж байгаа. Тэгээ манайхан сайхан одоо намайг үздэг, хямрыг үздэг, дэмждэг. Би ч одоо бас нэг ингээ 60,000 дагагчтай болж штэ. Одоо бас ингээд энэ пэйжийг одоо нэгээд нэг жил гарны хугацаа болж байна. Тэгээ жил гарны хугацаанд одоо нэг 60,000 хүн одоо дагж байна. Тэгэхээр одоо бас энэ бол бас тоо шүү тий. Гэхдээ хамгийн гол нэг ийм зүйл байдаг юм. Одоо 100 гаруй мянган дагагчтай пэйж. За одоо нэг 50-60,000 дагагчтай пэйж хоёрын одоо хандлтаасаа шалтгаалж явдаг байхгүй. 100 гаруй мянган дагагчтай пэйжийн одоо юм одоо янз бүрийн одоо пост, ирэл, бичлэг, лайв орлоо хандлт байхгүй явдггүй юм одоо пэйжүүч байгаа. Баг одоо дагагчтай мөртлөө одоо асар олон юм хандлттай бичлэг одоо юмнуудыг үздэг ийм одоо хандлттай пэйж ууч байгаа. Тэрэнд бол хэмэр алхаа миний одоо энэ пэйж ууц орж байгаа хаа. Хамгийн одоо хандлт өндөртөөгөр явж байгаа ийм пэйж ууцанд бол минийх орж байгаа хаа гэж би бодоод идэв. Тий. Миний одоо энэ алхаж байгаа, миний энэ одоо ярьж байгаа, хэлж байгаа энэ бүх зүйлүүдийг бол улсууд үздэг, хардаг, за дэмждэг. За зарим нь ойлгохгүй улсууд нь эргээд би одоо ирээлээрээ буцаагаад ойлгуулж ингэж ярьж өгдөг. Ийм л зүйл байгаа. Би одоо нэг тэр нэг пост оруулаад ингээл тавьсан. Хаа хүрхээ мэдэхгүй ч хаана очих газраа бол би мэдж байгаамаа. Таа ч мэдж байгаа, би ч мэдж байгаа. Энэ үгний ялгааг одоо олохгүй л иймэрхүү нөхдүүд ингээд байгаад байгаа байхгүй юу? Би тэгээ энийг маш тодорхой ярьж өгсөн шүү дээ. Одоо амьдралын гэрэл гэгээд урт зам хөвөрж байгаа. Бид нар тэр гэрэл гэгээтэй замд хүрэх гэж л зүтгэж яваа. Тэр замын одоо тийм ээ үзүүрт нь очиод төгсөх юм уу? Дунд нь очиод төгсөх юм уу? Төгсгөлт нь төгсөх юм уу? Хинч мэдэхгүй. Энэ хаана очиод төгсгөө хинч мэдэхгүй байхгүй. Харин хаа урах замаа бол бид нар хангалттай мэдж байгаа. Тэ, ийм л зүйл байгаа. Тэгээ бид нар бол мөнгө амжихгүй, нэг л амьдрын. Тэгээ хин нэгнийгээ муулаад химлээл ингээд сулгаагаад ах юм байхгүй. Бити тэгээс гэж бодож байгаа юм. Зүгээр яг уу би одоо бүгдийг ав гэж байгаа юм биш. Ах одоо сонирхолтой азаа үзье, ёндоогоо үзье, хямрыг дэмждэг. Үнэхээр хямар суглаанаас нэгийг аваад үзье. Азтай ёндоотой нөө хямартайхан хожиж магадгүй гэд бодож байгаа усууд нь сайхан орж ирээд аваарай гэж байгаа. За ингээд утасны сэнийг багслаа. Тэгээд за ингээд лайв өндөрлчихье. За ингээд нөгөөдөр одоо
лайваар уулзъя. Яг утасны зэнийг дууслаа.